Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.9, 44-р зүйлийн 44-ийн 6 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн хэсэг маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлд заасан журмын дагуу 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын их хурлын итгэмжсэн төлөөлөгч Улсын их хурлын гишүүн О. Номин Чимгээс байнгын хорооны гишүүд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар асуулт асууж хариулт авсан болно. Тухайлбал Улсын их хурлын гишүүн Эс Эрдэнэлт үндсэн хуулийн цэцгийн 03 дугаар дүгнэлтийн үндслэл болон Улсын их хурлын гишүүн өөрийн сонгогдсон тойрогоос өөр тойрогт ажлын тайлангаа танилцуулж болох хэсэг талаар Улсын их хурлын гишүүн Б. Энх баяр Монгол Улсын үндсэн хууль зааснаар Улсын их хурлын гишүүн ард түмний төлөөлөх бүрэн эрхийг хугацаа 4 жил бөгөөд сонгуулийн жил гишүүд иргэд сонгогчдод хийсэн ажлынхаа тайланг танилцуулах уулзалт хийх нь үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн үндсэн хуулийн цэцгийн 3 дугаар дүгнэлт нь учир дутагдaltaй байгаа талаар Улс төрийн намын жагсаалт болон тойргоо сонгогдсон гишүүд тайлангаа тавихтай холбоотой зааг ялгаа хүрээ хязгаарын талаар мэдээлэл гаргаж болон Улсын их хурлын итгэмжсэн төлөөлөгч талуудын хооронд мэтгэлцээ өрнөсөн хэсэг талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуралдааны үеэр Улсын их хурлын гишүүн П. Сайн зориг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар үндсэн хуулийн цэц зөвхөн Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчийн сурчлагаа гэдэг өнцгөөс бус иргэд өөрийнхөө сонгосон гишүүний ажлын тайландаа танилцсны дараа сонголтоо үргэлжлүүлэх эсвэл өөр хүнийг сонгохсгээ шийдвэрлэх сонгогчийн эрхийн талаар бодолцож анхаарах талаар Улсын их хурлын гишүүн Б. Энх баяр үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргахдаа улс төр эрхцэн үр дагаврыг дутуу үндэстэн талаар Улсын хурлын гишүүний 4 жилийн бүрэн эрхийн хугацааг 6 сараар хязгаарч байгаа нь Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх тохиолдолд засгийн газрын гишүүдэд ажлын тайлангаа тавих ялгамжтай байдал бий болгож байгаа талаар Улсын их хурлын гишүүн Норвын Алт ууяг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг агуулгаар нь дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж сонгуулийн жил Улсын их хурлын гишүүдийг хэмжээгээр тайлан танилцуулга тараадаг эрэг сонгогчдыг гадагшаа явуулдаг зэрэг асуудлуудыг цэгцлэх Улсын их хурлын гишүүн өдөр бүр иргэд олон нийтэд тайлангаа тавьж байх 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд ажлын гүйцэтгэлээрээ өөрийгөө таниулах зэрэг асуудалд анхаарч ажиллах талаар Улсын их хурлын гишүүн О. Номин Чимэг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн гол агуулга нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан Улсын их хурлын гишүүний ажлын тайлан болон нэр дэвшигчийн сонгуулийн сурчлагын хоёрын зааг ялгааг наривчлан зохицуулах, тайланд юу тусгах эсвэл тусахгүй байхыг тодорхой болгох, хууль зүйн үг хэллэг найруулгаар засах зэргийг агуулсан талаар Улсын их хурлын гишүүн Дамжны Цогтбаатар үндсэн хуулийн цэцгийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сонгогч өөрийн сонгосон Улсын их хурлын гишүүний ажлын тайландаа танилцах нь эрхийг хязгаарлаж болохгүй талаар тус үг хэллээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.9 дэх хэсэгт Монгол Улсын их хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурчлагын материал тооцохгүй гэж заасан Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол Улсын хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх байна. Мөн хуулийн 2 дахь хэсэгт хүнийг албан тушаалаар нь ядгуурлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагууд сонгох хэрэгтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн мөн Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44-ийн 6 дахь хэсэгт энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын их хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээнд сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгч байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг албан тушаалаар нь ялгуурлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагаас сонгох хэрэгтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хилцэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа.